хүний орлогын албан татварыг бууруулах энэ гарын өргөдлүүдэд одоо иргэд хэдэн мянгаар дэмжиж байна шүү дээ. Тэгэхээр юм иргэдийн юм гой одоо нэгдэж саналаа илэрхийлж байгаа энэ байдлыг нь улсын хурл яагаад авч хэлцэхгүй байгаа үр дүн нэхэд байна шүү дээ тийм. Та сая өөрөө гоё гэж хэлчихлээ шүү дээ. Энэ бол иргэдэд оролцоо хэрэгжүүлэх гоё платформ нэгдсэн. Сая нэг утааны асуудал дээр сонсгол явуулъя гэдэг 70,000 гараа авсан гарын үсэг сонсгол зохион байгуулсан. Наран сэвсдэн бомбтор ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Одоо ингээд саяны тэр татврын асуудал орж ирж байгаа ч тэгээд улсын хурлын дарга төсвийн байнгын ороонд чиглэл өгсөн. Тэгэхээр энэ ингээд явна. Автомашины татврын асуудал тэгээд араас нь орж ирэх байлгүй. Энийг бол би их төвшөлтөй иргэдийн оролцоог нээж байгаа зүйл гэж үзэж байгаа. Одоо сайжруулах нь 2-3 юм байна. Жишээлбэл 15,000 болоод хаягдсан санал зөндөө байна. 20,000 болоод хаягдсан санал зөндөө байна. Нөгөө 30 хурж ажлын хэсэг зохион байгуулахынд нь хүрээгүй гэсэн үг байхгүй. Сая ингээд Английн парламент үйл ажиллагаатай бид танилцсан. Тэгэхэд бол жишээ нь 10,000 болох юм бол засгийн газар руугаа шилжүүлждэг. Өөрөөр хэлбэл хүмүүсийн нөгөө хүсэлт хаягдахгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа. Тэр хүсэлт бол заримдаа зөрчилтэй өсөлт байж бол. Жишээлбэл хүн болгонд сая төгрөг тараа игээд гар ус зурх юм бол мэдээж зурч штэ. Тэгэхээр зутдаггүй байхгүй. Тэгэхээр иймэрхүү тохиолдолд бол ямар ч байсан авч хэлцэх ёстой. Тэгээд болохгүй бол болохгүй үндслийн тавина. Үндсэлтэй асуудал байх юм бол тэрийг нь авч хэлцээд шийдвэрлэж явах ёстой. Тийм болохоор одоо 30,000 өрөөгөө ч гэсэн саналуудыг засаг руу оруулдаг байх нэг юм өөрчлөлт. Хоёрдугаарт нь хувь хүмүүсийн саналаас гадна байгууллагууд хуулийн төсөл дээр нэлээд мэрэгжлийн байдлаар одоо зүйл заалтыг ангилаад энэ хооронд нь уялдуулаад нөгөө хуулиудаар дагалт хуулийн өөрчлөлтүүдийн төр уялдуулаад ингээд угаасаа ажилтдаг сте. Тэгэхээр энэ боломжийг нь бас гаргаж өгвөл зүгээр юм болов уу гэж бодож байгаа. Парламент платформын үйл ажиллагааг сайжруулах, иргэдийн саналыг хаяхгүй гээгдүүлэхгүй байх талаар эх 7 хоногт нэг хилцүүлэг хийх гэж байгаа. Энэ талаар бас та бүхэн тухайн үед нь мэдээлэл аваарай гэж хүсье.